Та яг одоо Panorama подкастыг сонсож байна. Бид гурав Канада, Австрал болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгээр та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. Өглөө өдөр шөнийн мэнд. Өглөө өдөр шөнийн мэнд. Сайн уу Анука? Йоо, подкаст эхлэхээс өмнө минад өнгөрсөн 5 дахь юу болсноо яриад bijэлээ. Тэрийг подкастаар ярихгүй. Яа, тэгтээ аюу залуунаас гоё нөө. Тэ болж. Өнөөдөр ингээд уучрал маань завгүй болохоор мина бит хоёр хийж байгаа. Тэгээд би өнөөдөр яг юу ярих гэж байгаагаа минад хэлээгүй байгаа. Тэгтээ жоохон dark юм ярина. Оо тийм үү. За. Жоохон dark. Тэгтээ it's okay нөгөө dark ч гэсэндээ бид нар амар их юм сурж болохоор юм шиг санагдсан. Аха. Stephanie Sue гэдэг нэг охин Rotten Mango гэдэг нэг подкаст байхгүй би тэгээ өмнө дандаа л хийжсэн л та. Сүүлд нэг хэрэг яриад тавьсан. Би тэр хэргийг угаасаа Stephanie Sue ярихыг би яг мэдчихсэн байхгүй. Тэр амар том хэрэг болоод Францд нэг юм хэрэг болсон. Чи сонссон уу? Сонсоогүй. Окей. Амар хэрэг юм. Амар том хэрэг болсон. Бүр news outlet одоо англи хүртэл бүр тэр нь ингээд амар их гарч ирээдсэн байхгүй TikTok дээр хүртэл. Тэгээ би яа энэ ч бас амар юм болж байгаа юм байна да гэх. Тэгээ угаасаа Stephanie Sue ярих юм бол мэдээж Stephanie амар гоё ярьдаг болохоор бүр ингээд бүх деталь юм ингээд яг юм storytelling гэдэг нь амар сайн. Имийг амар сонирхолтой ярьдаг. Тэгээд сайн ярих мэдсэн болохоор нэг бүсэн тэрийг ярихыг хүлээжсэн чинь ашгүй яг оруулсан байхгүй. За би тэгээд тийм тэгээ би яг хөө Stephanie Sue-гийн одоо бүх ярьсан юм яг монголоор орчуулад ярина гэвэл бүр би бас тэгж сайн чирч чадахгүй нэг тэгээд хоёрт бид нар угаасаа нөгөө crime podcast биш. Тийм болохоор зүгээр ингээ болсон юмнуудыг яриад тэгээд эндээс бид бүгдээрээ ингээд бас сурах хэрэгтэй юмаа сураад тэгээд ингээд хэрэггүй юм байвал хаяад ингээд явчих гэж утсан. За тэгээ эхлэе. За эхлэе. Giselle гээд нэг эмэгтэй байгаа байхгүй юу? Франц эмэгтэй. За тухайн үедээ шүү 68 нас хүрч байгаа байхгүй тэр жилдээ. 20 онд юм уу та. Тэгээд нөхөр болох Доминикта 50 жилийн турш танилцж байгаа заяа. За. Ной хоёулаа ингээ угаасаа жоохон олон жилийн турш ингээд хамт амьдраад яжсан юм хөгшин асуудахгүй юу? Тэгээд зөндөө олон ач 30-тай. Одоо жишээл энэ хоёр голдоо 3 хүүхэдтэй гэж байгаа юм. Тэгээд удахгүй 7 дахь хачаа үзэх гэж сууж байгаа байхгүй юу? Энгийн л нэг амьдралтай жоохон юм хөдөө Францын хөдөө хэсэгт ингээ амьдардаг энгийн хоёр хүн. Тэгээд тэгсэн нэг өдөр нөхөр Доминик нь хүнсний дэлгүүрт явж байсан охины одоо октодын ёбхны доогоор ингээд бичлэг хийж байгаад баригдаад Юу вэ? За. I know it's literally тэгээд тэгсэн чинь цагдаа дээр тэр нь шууд тэрэндээс нэг хүн одоо тэрийг ингээд бичлэг хийж байгаа юм бариад тэгээд цагдаа дээр дуудагдаа 48 цагийн турш ингээд нөгөө цад тулагдж байгаа дараа нь гэрлүүгөө яваад тэгээд их нэртэйгээ цуг ингээд одоо цагдаагийн газар руу явж байгаа байхгүй юу? Giselle-тэй цуг. Тэгэхээр тэгээд Giselle нь одоо энийг ингээ юу болсныг ингээ сонсоод бүр амар гайхаад ямар тач одоо за юу болсныг нь яг 100% өөрөө сайн мэдэхгүй шүү дээ. За ингээд уусаа 50 жил танилцсан учраас ингээд ямар нэгэн алдаа гарсан байх гэдэг ихэндээ бодож байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр сүүлийн 50 жилийн турш ханд ингээ амьдлахтаа нөхөр низээч юм үйл гаргаж байгаагүй. Тэгээ Giselle яг тэр үедээ юу гэж утсан бэ гэхээр санаандгүй уцаараа ингээ бичлэг хийж хагаад уцаа ингээ газар унгаагаад
Тэгээ утасны дээгүүр нөгөө хүмүүс ингээд явж таараад тэгээ бичигдсэн юм болов да гэж бодож байгаа хгүй. Угаасаа ингээд хинж тэгэл нэг хүнтэй 50 жилийн турш амьдрах хэзээ ч тийм үйл гаргаж байгаагүй байхад ийм гарсан гэхэр чинь амар сонирхолтой байхгүй. Яагаад тийм болчих вэ ойлгохгүй. Тэгээд нөхрөө байцаалтын өрөө рүү ороод 1 цаг болсны дараа Жизеллийг цагтаанаар дуудаж байгаа байхгүй. Ингээд тантай уулзч болох уу гэд. Тэгээ өөрөөс нь асуух юм байна гэд. Тэгээд эхний асуулт нь одоо таны нөхөр ер нь хэр хүн бэ? Нөгөө adjective одоо яг үгээр ингээд тайлбарлах юм бол одоо тэмдэг нэр гэдэг үлээ. Тайлбарлал нөхрөө ингээд тайлбарлаач гэсэн чинь манай нөхөр их халамжтай, амар caring, тэгээд үргэлж одоо бусдад туслахыг хүсэж байдаг. Тэгээд тийм ч болохоор эргэн тойрны хүмүүс нь бас түүнд амар хайртай байдаг гэдэг тайлбарлаж байгаа байхгүй. Тэгснэ бит хоёр хамгийн анх 18 настайдаа анх танилцчихсан. Тэгээ удахгүй ч уусаа гэрэлсэн. Тэгсэн чинь цагдаа асууж байгаа. Та хоёр энэ их олон жилийн гэрэлтийн дараа одоо яг харилцаа чи яг өмнөх шиг хിവэрээ дотн хിവэрээ байгаа юу гэж асууж байгаа байхгүй. Тэгсэн жисэл ингээд тийм ээ мэдээж гэрэлтийн дунд маргаж муудах зүйлүүд зөндөө байсан. Бас ингээд зовж зүтрэх үе зөндөө байсан ч гэсэндээ бит хоёрын бүхнийг ингээд аваад тулсан юм аа гэд ингээд тайлбарлаад. Тэгээ ер нь ингээд яринаас нь ингээд сонсохоор энэ хоёр бие биендээ аюу татн амар халамжтай тийм асууч байгаа байхгүй. Цагдаа дараа нь сууж байгаа. Та хоёр ойр хавьд ер нь хэр олон найзуудтай вэ? Тэгээд тэр найзууд чинь гэрт чинь хэр олон удаа ирдэг вэ? гэж асууж байгаа байхгүй. Жисэл гэсэн чинь бит хоёр чинь тийм аюу олон найзуудтай. Тэгээд хаяа өдрийн хоол эсвэл оройн хоолнд тэднийг ингээ уурж ингээ бид нар гэртээ авчиж хоол иддэг. Тэгээ бит хоёрын амьдрал бол одоо бусдын л хүмүүстэй адилхан энгийн амьдралтай хүмүүс гэд тайлбарлаад. Тэгээ яг энэ асуултуудыг хааш явах байгааг нэрээс ойлгохгүй. Яа ийм асуулт асуугаад байгаа юм бас ойлгохгүй байхгүй юу? Эмхтэй. Бас гайхах штеп. Энэ нөгөө хэргийн л талаар ярих гэж байгаа юм болов гэсэн чинь энэ хоёрын харилцааны талаар илүү их асуугаад байгаа байхгүй юу? Тэгээ гих мэдээ одоо цагийн улам сонирн болоод эцэстэн цагтаа асуу. Та хоёр нь өдөр ч юм уу орой хэр олон удаа дуг хийж унтдаг вэ гэд. Тэгээ та өглөө хэр олон удаа босох бүрт чи одоо ингээд толгойч нь өвддгүү хэр байдаг вэ? Тэгээ өглөө босох бүртээ ямар нэгэн алжаалгүй одоо энгийнээр сэрдгүү эсвэл та нөхөртөөгөө ер нь хэр олон удаа унтдаг вэ? How many times do you have intercourse with your husband гэд. Тэгснэ are you guys swingers гэдэг байгаа байхгүй юу? Асууж байгаа. Юу одоо монголоор орчуулах юм бол олон хүнтэй ингээд зэрэг унтдаг хүмүүсийг swingers гэдэг гинэ. And then it's just getting weird as нөгөө юм битэн бүр ингээд гайхаад яг энэ үежсэл цагтаг цасаагаад өстөөгүй танихгүй хүн миний бие төрхий би ерөөсө төвчж чаддгүй. Тэгээ бусад хүмүүс татны харилцаанд орохын тулд надад ингээд сэтгэл санаагаар холбогдсон байх шаардлагатай. Тэгээ би бол гэрэлсэн эмэгтэй хүн гэд хариулж байгаа байхгүй одоо. Усал гэрэлсэн чинь би нөхрөөсөө өөр хүнтэй тийм холбоотой биш ээ гэдгээ ингээд бүр ингээд тайлбарлаа. Би чи гэрэлсэн хүн те. Тэгээд тэгсэн чинь цагтаа түн рүү нэг амар юм санаа зовсон ч юм уу эсвэл өрөвцсөн харцаар хараад одоо ингээд миний танд удахгүй үзүүлэх гэж байгаа зураг танд таатай санагдахгүй гэж магадгүй гэдгийг ингээд анхааруулж хэлмээр байна гэдэг хийж байгаа байхгүй юу? За. Юм чаа тэгээд байгаа юм бэ? Яа зураг харуулах гэдэг юм бол гэж бодсон. Тэгсэн чинь жисэл маш гайхсан харцаар цагтаа руу хараад ямар зураг вэ гэдэг ингээ асуусан чинь одоо дотроо бол ингэж бодож байгаа юм. Супермаркет дотор нөгөө нэг охтуудын юбкны доорх зургийг аваадсан шүү дээ. Тэрнтэй холбоотой зураг юм болов гэж анхандаа бодсон гэж байгаа байхгүй юу? За. Тэгээд тэгсэн чинь ингээд одоо нөгөө эмэгтэй чинь ингээд одоо уусаа хөршин болохоор нөгөө ойрын хараа мó. Тэгээд нөгөө нэг харуулж байгаа зургийг харах гээд одоо ингээд цүнхнээсээ чихлээ гаргаж ирээ зүүж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь ингээд өөрийнх нь шав шалтан зураг заяа. Гэрийнхаа одоо нөгөө орон дээр өөрийнхөө өдөр болгон унтдаг орон дээр ингээд доошоо харцсан хөвтөж байгаа байхгүй юу? За, доошоо харцсан. Зүгээр Тийм. толгой тавьдаг газараа хөлөө төвцөл гэсэн үг үү? Агуу нөгөө бие доош нь харуулад одоо
цэжжээрээ орон дээрээ зүгээр доош харж унтах. Одоо нөгөө За. Энэ үгээр нэттэй биш харцсан унтчихин. За. Тэг би чамаа яаж төсөлснийг бүр яг бодоод энэ төрөөд байгаа юм. Тэгээд за инээж болохгүй энэ бүр ever serious юм. За. Ичж байгаа зураг ингээ харж байгаа байхгүй юу. Okay, imagine that чи одоо ингээ нөхөртөө 50 жил танилцсан. Тэгээд ингээд гин цагдаа дээр ингээ дуудагдаад цагдаа ингээ чамд ингээ зураг харуулсан чинь чиний шалтан зураг ингээ доошоо харцсан явцсан unconscious заяа. Онцж байгаа юм уу эсвэл яг ухаалтсан байгаа юм мэдэгдэхгүй. Тэгээд ингээд зургных чинь яг чиний хажуу заяа нэг танихгүй хүн ингээд шалтан зогсож байгаа байхгүй юу? The fuck? За. And you be like би энэ яг мөн үтэй ингээд одоо ингээд зураг ингээд дахин харна заяа. Энэ манай гэр яг мөн бахаа ингээд манай ор ингээд мөн байна. Тэг би бас мөн байна. Гэхдээ энэ юу танихгүй хүн бэ гэж ингээд бодож байгаа байхгүй юу? Тэний ихтэй дизел хизээч амьдралтаа орж байгаагүй заяа. Тэгээ ерөөсөө ийм зураг ерөөсөө байгаа нь ингээд бас бүр ингээд цочролт ингээд оруулаад яг яаж reaction одоо ингээд ямар хариулт үзүүлэх ойлгохгүй гайхаад. Тэгээ цаашаа ингээд зөвхөн энэ зураг бүр ганцхан зураг нэрсээ. Цаашаа ингээд гүйлгээд одоо маш том аим олон хавцтай зургнууд гаргаж ирсэн байхгүй юу. Тэг гүйлгээд ингээд харсан чинь зөндөө олон шалтгаан танихгүй ихтэй хүмүүстэй ингээд унцж байгаа зургнууд гарч иртیں۔ What? And тэр олон зураг дотор нэг ч удаж эсвэл эрүүл нөгөө нэг conscious одоо нөгөө нэг сэрүүн байгаагүй бүгд ингээд тэгээ өөрийнх нь гэрийн орон дээр заа өөрийнх нь орны хажууд атлын гэрэл одоо орны давуу гэдэл бүх зүйлүүд нь яг адилхан юм мөртлөө зүгээр л ингээд unconscious тэгээд Доминикийг супермаркет дээр октоодын Японд орох зургийг авч байгаа үед барилтаа өөрийнх нь нөгөө нэг утас компьютер бас зэрэг одоо электрон төхөөрөмжүүдийн бүгдийн цагдаа шалгасч үзсэн байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг USB дээр нь хүчирхийлэл буюу offense abuses гэсэн нэртэй нэг файл үүсгэсэн. За. Тийшээ ингээд ороод харсан чинь нийтдээ 80 ширхэг фолдер байсан гэж байгаа байхгүй юу. За. Ингээд өөр хүмүүс. Тэгээд бүгд энэ эмэгтэйг хүчирхийлсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэр эхнэрийг нь тэгээд нөхөр нь тэрийн бичлэгийг ингээ хийдэг байсан байгаа. Тэгснээ тэгээд нийтдээ 20,000 ширхэг файл болтоод тэгээд энэ 80 гаруй одоо нэртэй файлууд тус бүрэн Жизелийн ухаангүй байхад нөхцөлсөн ихтэйчүүдийн тоо заяа. Тэгээд тэр 80 орчим хүнээс одоогоор 55 хүнийг нь л тодорхойлж чадсан байгаа байхгүй юу. Бусдууд нь одоо яг юу идэг, хаана амьдардаг, ямар хүн гэдгийг нь юусэн мэддэхгүй. Тэгээ энэ хүмүүсийн нас нь дунд чинь заяа 26 наснаас 73 нас хүртэл. Sick. Literally би одоо 26 таа. Тэгээд энэ эмэгтэй болохоор тэр үедээ 60 одоо ингээд сүүлийн 20 жил гэдэг чинь одоо тэр жил 20 онд нөгөө ковидын үеэр 20 онд 68 настай байсан байхгүй. Тэгэхээр 48 наснаас 68 нас хүртэл нь ингээд хүчирхийлдэг байсан. За тэр нь ихтэй деталь би удахгүй ярина. Яагаад тийм болсныг. Тэгсчээ. Одоо энэ одоо хүчирхийлсэн хүмүүс нь бүгд энгийн өдөр тутмын ажил хийдэг. Зүгээр л одоо Mr. Everybody гэж байдаг штэ. Зүгээр л өдрөө бид нар ингээд одоо гудамжаар ингээд гараа явангууд хүмүүстэй таарлаа штэ. Зүгээр ажиллаа явж байгаа тийм хүмүүс байсан. Жишээлбэл одоо гал сан нөгч банкны IT-ийн засагт ажилладаг энгийн одоо тийм үү шоронгийн хамгаалагч, сэтгүүлч, цэрэг заяо. Тэгээ оврын машин ундаг, жолооч, молооч гэх битүү зүгээр л өдөр тутмын ажил хийдэг хүмүүс. Тэгээд энэ үйл явдал хамгийн анх 2011 оноос 2020 он хүртэл нийт 20 жил гэдсэн чинь 10 жил байсан юм биш sorry. 10 жилийн турш ингээ үргэлжилсэн. Тэгээд
Яг энэ ангийн одоо ингээд яаж учир хийлээд ингээд иддэг байсан тэгээд иддэг байсан гэдэг бүх юм ингээд ярих юм бол угаасаа хизээч нэг цаг бол хангалттай биш. Тийм болохоор одоо зүгээр энэ хэрэгтэй холбоотой ямар болон нийгмийн асуудлууд ч юм уу гарч ирж байгааг ярилцаад тэгээд эндээс бид нар бас юу сурч болох вэ гэдгийг нь ярилцгийг чадсан байхгүй юу? Тэгээд чи үргэлжлүүлээ ярих юм уу энэ хэрэгнийхаа талаар? Чи одоо асуулт байна уу? Аха. Тэр хөгшин тэгээд ямар нэгэн шийтгэл авсан уу? Тэгээ эмэгтэй нь одоо яасан? Одоо хүртэл хэрэг нь үргэлжлээд явж байгаа. Тэгээд энэ жилийн 12 сард бүх юм тодорхойлогдно. Гэхдээ бүх юм ингээ баригдсны дараа нөхөр нь ингээд яг миний мөрөн дээрээс юм аваад хайцсан юм шиг санагдчих гэж хэлсэн гэсэн болгооч. Бүр релевд болоод хамаа хайшин. Тэгээд тэгснээ ингээд одоо яагаад бүр ингээд зүгээр л асуулт нь яагаад зэ миний ингээд энийг ингээд сонсчоод зүгээр ингээд одоо тэгээд мөнгө авдаг байсан юм хөр үгүй заяа. Үгүй зүгээр л одоо юм эхнэрийг ингээд одоо энгийн зүгээр одоо эми сангаас зүгээр авч болдог тийм anxiety medicine байт юм л та. Зарим нэгтэй prescription дээр авдаг. Тэгээд тэрний нэг нь болохоор lorazepam гэдэг юм. Тэр нь болохоор нөгөө нэг аюу хүчтэй юм нөгөө anxiety medicine гэнэ. Тэгээд тэрийг ингээд уучих юм бол 20-30 минутын дотор унтдаг. За. 6-аас 8 цагийн турш үргэлжлэдэг. Ингээд нөгөө. Тэгээд тэрийг ингээд ууцсан байгаа хүн ингээд машин шин барьж болохгүй гэж цаанаас нь ингээд бүр ингээд заацсан байждаг. Тэгээд энэ эмэгтэй бүр амар тийм light sleeper гэнэ ингээд одоо шил унтжангууд ингээд гэрэл ингээд тасан штэ. Тэгэх юм бол шууд сэрчдэг. Тэгтээ ингээд хамгийн гол нь одоо ингээд нэг ч удаа одоо ингээд энэ 50 жилийн турш ингээд амьдрахад нэг удаа ч гэсэнтэй ингээд өөрт нь ингээд нэг тийм red flag ч юм уу өгөхт ямар нэгэн тийм гарч ирж байсан уу гэдээ одоо асууж байгаа. Өөрийгөө бүх юмнуудыг question хийж эхэлж байгаа байхгүй юу? Бараг нэг ч удаа бас байгаагүй гэсэн. Нэг удаа ингээд нөгөө нэг одоо яг бин дээр нь ямар тийм шишиндгүүд ирдэг байсан бэ гэхээр ингээд хаяа ингээд уцаар ингээд ярьж ангууд ингээд одоо хүүхдүүд нь одоо ээж байгаа юу хийж байгаа бол гэл ингээд хаяа залгаж матлаад асуунгууд тэр өдөр ямар өдөр байсныг мартчихдаг байсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд ямар өдөр байсныг мартчихдагаас гадна ингээд уцаар ярьж байхдаа одоо жишээлбэл эмээ өнөөдөр би юм ингээд ярьж ангууд дундаа нь ингээд юу ярьж ирснийг ингээд фокуслж чадахгүй ингээд мартчихдаг. Тэгээ эмнэлэг дээр очиод ингээд нөгөө би ингээд амар их ингээд memory loss одоо ингээд юм мэдж байгаад өдөр тутам юу хийснээ би ингээд мартаад байна гэд. Юу эмч дээр очиод ингээд хэлэнгүүт нөгөөдөл нь ингээд одоо сканераар үзүүлээ тарих махин ингээд үзэнгүүт ямар ч юм байхгүй. Тэгээ хүүхдүүд нь яг нөгөө альцгеймер тусч байгаа юм бах та гэж анхандаа зүгээр бодож исэн гинэ. Уусаа одоо хөгшиж байгаа. Ингээд уусаа ой тогтоол өдр бас угаасаа муу болж байгаа настай холбоотой байгаа гэд ингээд бодцдаг. Тэгээ угаасаа яг тэрийг ингээд ааваас нь ч юм уу одоо тэр нөхрөөс нь тий нөгөө Доминикос ингээд хүүхдүүд нь асуун штэ ээж одоо яаж ийж гээд асуунгууд Доминик нь үгүй тэгэл танаа ээж чинь амар олон асуудалд ингээд сэтгэл ингээд зовоод явж идэг болохоор ингээд тархиа амрааж чадахгүй ингээд яваад байгаамаа. Зүгээр л ингээд гой сайхан амраад тархиа ингээд эргэллээд ингээд цэнгэлчгэл юм бол буцаад ингээд зүгээр болчихноо гэд ингээд ийм аавын үүднээс одоо нөхрийн үүднээс ингээд энгийнээр зүгээр ингээд тайлбарлцдаг. Тэгээд ингээд ерөөсөө сэжиглэх юм ерөөсөө гарч ирж байгааг бүгд байгаа байхгүй. Тэгэнгүүтээ яг хуу энэ эмэгтэйгийн хувьд болохоор ингээд хаяа нөгөө эмэгтэйчүүдийн асуудалтай болоод исэн гинэ. За. Тэгээ эмчтэр очиод ингээд үзэнгүү тугаасаа нөгөө нэг ийм олон партнер сольж молоод ингээд идэггүй бас жоохон хөвшөндөө ингээд юм болохоор ингээд ерөөсөө хизээч тэрийг ингээд нарийн шинжилгээ хийгээгүй байгаа байхгүй юу. Зүгээр л за яхав ингээд зүгээр өрөвсөл идэр болцсон юм байна. Одоо мэдхгүй нэг хүнчнэр нэг ядаг та зүгээр тавлаа мутахаар ингэдэг гэл ингээл нэг юм өөрсдийн гэсэн юугаар тайлбарладаг.
Тэгсэн чинь тэр одоо өөрийг нь хүчрхийлсэн 80 гарчим хүний нэг нь HIV positive байсан гэж байгаа байхгүй юу? Тэгээд хамгийн гол нь азар юм уу? Азар гэж хэлэх аюу хэцүү. Ягаад тэгэхээр одоо тэгэл амар их одоо ингээ бинд нь ингээл авахрлжуулаад ингэж байгаа ч гэсэндээ HIV бол тусаагүй. Тэгтээ ингээд нөгөө нэг юм уусаа эмгтээчүүдийн асуудлаар байнга ингээл юм ороо явдаг байсан гэж байгаа. Тэнгүүтээ хэцүү. харин тэгээд эмчнэр ерөөсөө тэр ингээд одоо юмнууд ингээд ийм одоо симптом одоо ийм шин тэмдэг үзүүлээд байна гингүү тэрийг ингээд нөгөө хүчнтэй холбоотой мэдээлэл тэр ингээд айгу байна гэж ерөөсөө ойлгохгүй бас нөгөө нэг ингээд байсан болоод хин ч анзаараагүй явцсан байгаа байхгүй. Хэрвээ энэ Доминик одоо тэр нөгөө октодын доотлын одоо юбны доотлын бичлэгийг хийж агаад баригдаагүй бол бас ингээд дахиад 10 жил те юу ч болоогүй юм шиг явах байсан байгаа байхгүй юу. Тэгэл ингээл бүр амар бүр мэдгүй юм бүр амар хэрэг байсан зүгээр л нэг мэтгэл л одоо нэг гинт үлгэр ингээд дуусч байгаа юм шиг гэх юм уу 50 жилийн турш ингээд ханилсан одоо ингээд хамгийн одоо ингээд нөхөр гэдэг хүн те эхнэр нөхөр гэдэг хүмүүс чинь ээж аваас илүү дотн өгдөг хүмүүс шүү дээ энэ чинь хань амьдралын хань хичээл итгэл одоо тэр бүх зүйл дээр ингээд тогтож байдаг зүйл те доороо 3 хүүхэдтэй тэгээд 3 хүүхэдэнд доороо одоо 7 дахь одоо ачаа өөрсдийнхээ ачааг үцгээ авч байгаа тийм энгийн амьдралтай хүмүүс аахгүй гэтэл ингээд ийм юм боллоо. Тэгээд хамгийн гол нь ийм болсны дараа Доминик нь бас амиа орлох гэж оролцсон гэсэн нэг удаа. Тэрийг зогсоосон. Хин гэж байсан. Нөгөө нэг уусаа өгчих юм бол тэгэл дуусаа штэ. Ахаа. Тэнгүүд нөгөө амиа орлох гэж оролцсон гэсэн баха. Тэгтээ яаж гэдэг юм нэг мэдхгүй нөгөө хэрэг мэргээ хүлээгээд тэр нөгөө сэл мэлтэй мэдхгүй нэг ямар нэгэн effort гаргасан шүү гэн. Тэр нь бүтлгүүцсэн азар. Тэгвэл одоо ингээ нөгөө юу ч одоо хэрэг тий өөрөөлөхгүй ингээ алга болчихвол бас амар хэцүү байхгүй. Тэгээд чи бас нөгөө юун та Солонгос сүлд гарсан эргийг сонссон уу? Үгүй. Би өнөөдөр сонсдог шүү дээ. Харин тийм ээ. Мина ч нөгөө нэг crime podcast дээр сонсдгоо. Би болохоор амар их сонсдог болохоор сүүл Солонгос бас амар хэрэг гарсан байхгүй нөгөө. За нэг mukbang channel байт юм байна л да. Нэг охин ингээд ерөнхийдөө TikTok дээр энэ хэрэг гарах болохоос өмнө бас ингээд тэр охины одоо YouTube-ийн тэр mukbang-ийн бичлэг нь баян гарч ирдэг байсан байхгүй юу. Тэгээ тэр охин ингээд нөгөө нэг одоо ингээл ийм ресторанууд дээр очиод 20 хүний порцтой хоолыг ганцаараа иддэг. Тэгээд амар юм sweet охин байсан заяа ингээд одоо ингээл хоол молоо ингээл амар идэл ингээд нөгөө нэг хоолыг хийж байгаа хөшин онти одоо тэр анкл литер нь чи энийг ганцаараа идэж чадахгүй гэл ингээл хоол бити өрөөдөө гэл ингээл нөгөө нэг хөшөө хүмүүс нэг ядаг да өвлдөг те. Ингээл нөгөө охин ч үгүй би ингээ хоол үлдээхгүй би бүгдийг идэж чадна ингээл нөгөө нэг хоолыг идэл ингээл тэгэл хоол идэж байхдаа ингээл мукбан ганцаараа идэг болохоор ингээл хүмүүстэй ингээл яриад хоол одоо рестораныхын талаар ярьдаг ч юм уу ингээд амар sweet conversation дээр үсгээ тэрийг ингээд нөгөө хүн үзэж байгаа хүмүүс нь ингээд хараад тэр нэмэгт охиныг ингээд ямар хөөрхөн одоо ингээл үзэхэд ингээд нэг тийм гоё нэр өгдөг хүмүүс байдаг та. Яг тийм байсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг өдөр YouTube дээр тэр мукбангийнхаа юун дээр нэг бичлэг хийгээд тэр тэгсэн чинь тэр нөгөө нэг өмгөөлөгч эдэртэйгээ ингээд юу яатсан гэсэн яасан гэсэн чинь ингээд сүүлийн 10 жил лүү за марцч. Гэхдээ тэр ингээд жилийн турш she was being abused by her boyfriend. Тэгээд одоо ингээд тэр бичлэг ингээд одоо мукбангийнхаа бичлэгийг хийх болгонд ингээд дандаа ингээд нэг гар мар ингээд хөхөрцөн тий. Нэг хэсэг ингээд гимтцэн тэгээд дандаа бандажтай байдаг байхангууд хүмүүс яхаа тэрийг хараа юу гэж боддог гэсэн хөнөө хоолоо ингээд нөгөө грилдэж мэрилдэж нөгөө Korean barbecue дээр байдаг шүү дээ. Грилдэж ингээд яж захта гар мараа түлчдэм болов ингээд нөгөө нэг анзаардгүй тэгээ яа тэгэхээр бичлэгнэрээ ч гэсэнтэй үргэлж тийм хөөрхөн амар гоё штэ ийм гоё нэрхтэй байдаг болохоор хүмүүс ерөөсөж чиглээгүй байхгүй. Тэгсэн чинь хамгийн анх нөгөө нэг найзлуутаагаа ирэхэд удаагүй байсан чинь найз залуу нь ингээд амар өөрийг нь абьюз хийгээд
Тэгээд тэгсэн чинь нөгөө охин чинь тэр нөгөө нэг эмэгтэйг нөгөө охин чинь тэр залуугаас салах гад хоёул салъя гэдгсэн чинь нөгөө залуу нөгөө өөртөө унтжсэн бичлэг ингээ хийцэн. Тэгэнгүүтээ натаас ингээ салах юм бол би бичлэгийг чи ил болгоно ингээ сөрдүүлээд салж чадахгүй дараа нь тэр охиныг нөгөө нэг юм солонгосын нэг юм клубуд өгд юм байна л да нөгөө нэг юм эскорт шиг одоо ингээл орол заавал унтах шаардлагагүй ч гэсэндээ ингээд хөшөө одоо мэдгүй залуучууд малуучууд ингээ ороод нөгөө нэг юм залуухан охтуудтай цуг ингээ юм яриад сууж идэг тийм газар байдаг. За. Тэгээд тэр газар руу н очоод тэр охиныг ингээ ажилуулсан. Тэгээл ингээл дараа нь нөгөө нэг тэр мукбанг channel-ийн хийсэн чинь тэр залуу нь тэр нөгөө мукбанг channel-ыг ингээд хариуцж авдаг компанийн захирал нь болсон. Тэгээ тэр охины сүүлийн хэдэн жил болсон. Тэр нь одоо Солонгосынхаа мукбанг channel-ийн most нөгөө subscribers-тай channel гэсэн. Солонгосын хамгийн их subscribers-тай YouTuber. Тэгээд тэр бүх мөнгө нь одоо сүүлийн хэдэн жилийн турш амар их мөнгө нь олох хэрэгтэй байсан байна л та. Тэдний бүгдээрнгийн 90%-ыг нь ч лөө нөгөө найзлал нь авчдаг. Тэгээд сөрдүүлэл байгаад дгүйсэн. Тэгээд сүүлдээ нөгөө охин ингээд юу одоо тэр абьюсаа бас ингээд нөгөө документжуулдаг байсан юм шиг байгаа. Нөгөө олон хугацааны турш ингээд нөгөө нэг юу тэрийг ингээд сөрдүүлээд байгаад нөгөө тийм рекорд хийгээд. Тийм. Тэгээд гисэн чинь motherfucker заяа тэр залуу нь яг ингээд нөгөө цагтаад өгөөд ингээд бүх хэрэг үүсгэсний дараа амиа оролцсон заяа. Тэгээд тэгээд тэр ингээд хэрэгээ үлээхгүй нөгөө сүүлийн хэдэн жил одоо нөгөө нэг өөрийнх нь нөгөө бүх орлогыг авч ирсэн тэр югаараа уг нь Сьюис аахгүй юу. Тэгээд тэр мөнгөөч авч чадахгүй болцсон ингээд бүх юм нь ягаад тэр эмэгтэй бүр ингээ амар өрөвдөлтэй юу ягаад тэр одоо тэр нөгөө нэг найзлуудаа зодуулаад бас хүчирхийлж одоо нөгөө нэг сексуally хүчирхийлүүлж байгаа тэр бүх дуу хоолой бичлэг нь ил болоод нөгөө өөрөө тэрийг ил болгосон байхгүй юу бүр амар зөрөгтэй. Тэрэн дээр ингээд бүр уйлаад бүр амар ингээд яаж байгаа тэр ингээд сонсоход ингээд бүр ингээд айрсан ингээд бүр арцааж байгаа байхгүй бүр амар байсан. Тэгэл ингээд яцсан тэгээд ер нь ингээд би ийм мэдгүй ингээд хэрэг мэрэг одоо ингээд болонгууд ийм хүмүүс одоо татвар төлөгчдийн цалингаар ингээд нөгөө нэг тасар төлөгчдийн мөнгөөр те чоронд ингээд одоо амьдрын гэхээр ингээд муухач гисэндээ нөгөө өөрийнхөө хийсэн хэргийнхаа нөгөө үр шимийг ингээд хүртэхгүйгээр ингээд ийм амархан аргаар ингээд яаж байгаа одоо амар ийм муухай санагдаад тэгээ зүгээр энэ хэрэг хүртэл ингээд зүгээр ингээд энэ балерамтантай сүүлийн жилийн турш нэхнэрээ амар хэцүү ингэж одоо хамгийн хамгаалах хэрэгтэй байсан хүнээ ийм байдалд ингэж оруулчингуудаа амархан аргаар бас цугтах гэж хичээсэн гэдэг нь амар өрөвдөлтэй бас санагдаад. За тэгээд ер нь яа тэгээд амар энэ хүн гэхдээ итгэж болохгүй байгаа шүү. Ямар ч хүн байцсан те. Харин тийм. За ямар ч. Харин тийм. Одоо тэгээд хэний хажууд ингэж бид нар сейф байх хэрэгтэй юм тийм. Амар ингээд нөхрийнхээ хажууд эхнэрийнхээ хажууд бид нар ингээд сейф байж чадахгүй. Аль нь бас нөгөө нэг юм perpetrator байж болохоор байгаа байхгүй юу? Яг энэ удаагийн кейс дээр нөхөр нь ингээд муухан болоод эхнэрээ ингэжсэн ч гэсэнтэй өөр нэг одоо нөгөө дэлхийн нэг өнцөгт те эхнэр нь одоо нөхрөө ингээд амталдаг байх юм бол зөндөө штэ. Тэгээ ингээд харахаар ингээд хүний амьдрал бүр ингээд бүр амар таамаглалшгүй бүр амар хэцүү юм аа л гэж бодсон. Яа, төрөө. Яа. Шүү. Хүнийг мэдэж яг нөгөө нэг яаж гэдэгвүлээ хүнийг тийм нүү таньдаг хүн байх амар хэцүү юм шүү юм тий. Харин тий. Таньж танилаа гэхэд яаж таньсан зөв таньсан буруу таньсан яаж мэдх юм бэ? Харин тий. Та Panorama podcast-ыг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Тэгээ би одоо жишээл би өөрийгөө өмнө ингээд амар сайн хүн таньдаг мэндэг гэж өөрийгөө боддог гэсэн байхгүй юу?
Гэтэл би өөрийгөө бас одоо ингээ харахад нь шүү дээ юу ч мэдэхгүй заяа. Хүмүүс тэгэл одоо нийгэм дээр ингээл гарч иргээл нэг маск зүүн шүү дээ. Ажил дээр нэг өөр юм тэгэл охин хүүхдээ одоо нөгөө хүмүүстээ олчих юм бол тэдэртээ харуулах нэг ээжийн маск надад гарч ирэх байхгүй юу. Дараа нь би зөвхөн нөхөртөө харуулдаг маск те. Дараа нь ингээд ээж мэжтэйгээ явахтаа харцдаг маск гэдэг ингээд төрөл бүрийн маскуудыг бид нар өөрсдөө ингээд нөгөө нэг амьдрал хэрэгтэй болохоор бий болгочтой. Тэгээ эдгэрийн гэхдээ би яг ингээд цаанаа яг ямар хүн юм гэдэг юм бас мэдгээд амар хэцүү шттэ. Өөрийгөө ч мэдхгүй байхад бос хүмүүсийг тэр илүү мэднэ ч гэж байх уу те. Яа. Түрүүхээ. Яа. Яа. Тэгэд энэ хэрэг нь болохоор тэгэл одоо mental health сэтгцэн эрүүл мэнд. Тэгээд одоо зөвшөлтсөл буюу consent гэдэг зүйлтэй. Дээрэс нь одоо нөгөө нэг мансууруулах бодистэй drug related тийм нөгөө crime бүр ингээд гэр бүлийн одоо хосын харилцааны голд ингээд яг тийм том юм нийгмийн асуудлуудыг хамарсан хэрэг болсон юм шиг санагдсан. Тэгээд тэдний талаар хоёлоо ярилцъя. Ер нь чиний хувьд consent гэж яг юу гэсэн үг вэ? Одоо зөвшөлтсөх үү? Одоо зөвшөөрлөх үү те? Зөвшөөрөл гэж бодож байна. Зөвшөөрөл. Тэгээ тэр нь яг юу гэсэн үг юм бол чиний хувьд? Тэгээ одоо жишээлбэл нөгөө нэг одоо хоёр хүн байлаа гэж бодоход би тэр хүний бие талдахаас хавлаад тэгээ үг хэлний ч юм уу. Ер нь бол бүхэл юмдээ консент байж болох юм байна. Одоо би жишээлбэл нөгөө YouTube хийдэг штеп. Тэгэл тэгэхэд ингээд daily vlog хийдэг. Тэр өдөр хамт явж байгаа хүмүүсээсээ ингээл чи өөрийнхөө бичлэгийг тэгээ өөрхөд ингээд дүрсийг миний бичлэгт оруулж болох уу гэж байнга консент авдаг заяа. Тэр бол консент болчихж байгаа. Тэнгүүд өөртөө хүрх мөрхийг бас консент болгож болж байгаа тийм. Яа. Би ингээл одоо 10 жил жишээлбэл ингээд сурдаг байсан зүйлс ингээд надад тохиолддог, манай найзууд бас тохиолддог байсан юмнуудаа ингээд бодож байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээд эрэгтэй хүүхдүүд ингээд октоодын хөхнөөс нь бацчаа гүйчдэг гэсэн. Тий. Тэгээд яг тийм болчоод ингээд яхаар ингээд нэг тэр чинь мэдээж нэм тааламжтай юм бол бас биш шүү дээ. Гэтэ тэрийг ингээд үгүйгээд болтмал гэдэг ингээд хэлчихээр ингээд надад дургу болчих юм болоо гэдэг нэг тийм бодол орж ирдэг байсан. Бохгүй манай найзуудад намаагүй л тэгдэггүй байсан. Би амар ууртай. Хамаагүй би минь хүрх юм бол жигнэсээ бүр амар уралж морлжтэй. Гэтэ маа нэг найзууд донд болохоор бас нөгөө жоохон нэг тийм өөрийгөө илэрхийлэхтэй жоох юм уу. Тэгээ бид нар ингээ бас тэрийг мэдэхгүй энэ охин дортой болохоор л тэгээд энэ да гэж бас би өөрөө мэддгүйсэн байхгүй. Тэгээ одоо ингээ харахад угаасаа дургу тэгээд дургуугаа ингээд илэрхийлэх тийм environment нь бас биш байсан байгаа байхгүй. Одоо жишээлбэл багш ч юм уу ингээд ирээл те. Ингээ хүний биед хүрэх нь ингээ буруу зүйл юм а те. Одоо хүний бие нь одоо зингүүд миний хүн гэж бодохоор бид нар хурж болох юм шиг бодоод байдсан шүү дээ. За магадгүй одоо найз охин ч юм уу эсвэл найз залуу те. Эсвэл одоо манай ээж аав гэдэг төрлийн хүмүүс тэнгүүд ээж аав ч гэсэндээ бидний биед хүрэхтэй зөвшөөрөл бас авч явах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэ нь гэхдээ ингээд зарим хүний хувьд ингээд юу вэ тэгээд юм бодохгүй л хүрэн штэ гэж хүмүүс ярьж магадгүй л та одоо ингээд бидний нийгэмд ингээд угаасаа хайр халамжаа илэрхийлэх нь ингээд биеэр бас байж болт юм а гэдэг нэг тийм ойлголт байдаг болохоор буруу биш юм шиг бид нар санагддаг. Гэхдээ нөгөө нэг энийг бас ингээд угаасаа тодорхойлох амар хэцүү тийм асуудал юм шиг байгаа. Тэгхийн болохоор зөвшөөрөл гэдэг зүйлийн зүгээр би юг одоо яг тодорхойлт нь яг юу юм боллоо гэж би хайж үзээд. Тэгээд тэгсэн чинь зөвшөөрөл гэдэг нь болохоор одоо бэлгийн үйл ажиллагаанд оролцох үед хүмүүсийн харилцан тохиролцсон одоо хоёрмал утгагүй гэж байгаа байхгүй юу? Үгүй бас тийм биш зөвхөн нэг л утгатай.
Тэгээд ойлгомжтой ухамсар шийдвэрийг хэлнэ гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл одоо зөвшөөрлийг бас хүчээр сүрдүүлэх эсвэл ямар нэгэн алдлага одоо юугүйгээр өгөхийг хэлнэ. Тэнгүүд одоо жишээл бид одоо жишээл чи ингэмээр байна уу гингүүд би нэг тийх хүсэл төрөхгүй байна гингүүд гээ чи угаасаа л дуртай байдаг үстэй гэдэг ч юм уу тий. Аха. Өнөөдөр яатсан гэдэг ч юм уу тэгж болохгүй нэ. Тийм болохгүй шүү. Үгүй тийм бол тийм. Тэгээд одоо л чимээгүй байх нь бас зөвшөөрөл биш. Одоо тэнгууд бид нар ингээд заримдаа ингээд чимээгүй байхаар тэдрийг одоо ингээд yes гэж ойлгодог бас төрлийн хүмүүс байж болох юм. Тэгээд би бас мэдтгүү байсан. Тэгээд хүмүүс за юу сүртэй ингээд одоо жишээл за консентиг би бас уух дээр бас ярилцж олж байгаа байхгүй. Юу одоо нэг хэдэн жилийн өмнө ч юм уу те ингээд хүмүүс бүгд ингээ хайфан болоод ингээ явж ангууд одоо шал уухамаар би амар шахдаг байсан юм бэлээ. Аха. Би тэрийг айгу анзаарсан. Одоо ингээ лууж ангууд би өөрөө амар high tolerance-тэй алкогол. Тэнгүүд нөгөө нэг хүн болгоныг надтай адилхан хэмжээтэй уухыг шаарддаг заяа. Яа. Нөгөө хүмүүс нүггүй би нэг уумаргүй байна гэнгүүт юу сүртэй яллуу гэх тэгдэг байсан. Тэгээ тэр бол бас маш буруу надаас ингээд сурдалт нэ та нар. Маш буруу ягаад тэгэхээр хүн болгон адилхан одоо нөгөө нэг хэмжүүртэй биш. Хүн болгон өөрсдийн гэсэн одоо хэмжээтэй ууж эсвэл одоо хөрвүүлэхтэй тэр бүх зүйл нь хүн болгоны тусдаа тэр хүмүүсийн одоо нөгөө зөвшөөрлөлтэй байх ёстой. Тэгээд өөр нэг одоо энэ зөвшөөрөл консентийн одоо нэг шин тэмдэг нь болохоор бас нэг удаа зөвшөөрөл өгнө гэдэг нь цаашдын зүйлд өгж байгаа гэсэн үг биш. Тэгэхээр одоо жишээлбэл одоо би нэг удаа тимээ гэчээ нөгөө хүн жоохон ингээд escalate болгож штэ. Жишээлбэл арай ми дургүй зүйлийг эсвэл хийгээд эхлэх юм бол би үгүй гэж хэлэх хэрэг надад байгаад байгаа байхгүй юу. Тэгэл тэр хүн зогсоох хэвээр. Тэгээ нэг угаасаа л бас ингээд ямар нэгэн харилцаанд бас угаасаа бид нар бас нөгөө нэг зай байнга асуугаад тахаар бас хэцүү байдэн шүү дээ. Ингээл юм болгон дээр за чи ихэд дуртай байна уу? Ингээр чамд гоё байдгүйгээ байнга нөгөө асуугаад тахаар хэцүү байгаа болохоор ингээд заримдаа хүмүүс зүгээр асуухгүй хийчдэг. Уусаа юм. Тэгэхээр тэрэн дээр бас өөрсдийн гэсэн одоо нэг юм код модтэй байвал зүгээр юм шиг байгаа. Одоо нөгөө бас нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Нөгөө BDSM мэдэр сонирхдаг. Аха. Тэрэн дээр жишээлбэл ийм safe code word гэж байдаг гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд хэрэг ингээд to the point жоохон escalate болоод зах юм бол нэг үгийг одоо жишээлбэл code болгоч одоо жишээ нь purple ч юм уу те. Тэнгүүд яг нэг stop it гэж хэлж байгаа нь яг literally stop it биш. Тэр ингээд жоохон тийм өөр үгээр ингээд тайлбар. Тэнгүүд нөгөө хүн тэрийг мэддэг юм одоо харилцаа бас бий болгож болох байхгүй юу? Тэгэл заримдаа тэгэл хүмүүс яг хоорондоо яг ойлголцохгүй байгааг л бас шинж чанар ах л та. Яг ойлгохгүй байх юм аа. Fifty Shades of Grey дээр яг тэгдэг шүү дээ. Наа тийм лөө тий. Нэрэ тийм л ямар код тий. Ер нь бол яг зөв одоо ингээ ихнэр нөхөр болцсон байгаа хүмүүс ч гэсэндээ ихнэр нөхөр болцсон байгаа хүмүүс ч гэсэндээ хоорондоо ингээд хүчин хийн гэж бас байдаг. Тэгээд ихнэр нь одоо жишээлбэл ингээл дургу байгаа л үгүйгээ хэлсэн байхад нөхөр нь ингээд хүчлээр хагаад хийж мэгч юм бол бас хүчрхийлэлтэй ордог, хүчөндөө ордог. Тэгээд тийм юм тохиолдолд бас цагдаа магдаад өгч мөгж болдог шүү тий. Консент л консент чинь эхнэр нөхөр болцсон байлаа ч гэсэн найз охин залуучууд байлаа ч гэсэндээ тухайн үед яг Анугийн сая хэлсэн шиг нэг удаа консент өгсөн дандаа ингээд консент өгсөн ямар ч хамаагүй үед байна гэсэн үг биш. Тэгээд өөрөө өөртөө хамгаалах хэрэгтэй. Консент чинь одоо ингээд чамаас зөвшөөрөл аваагүй байх юм бол цагдаа магдаад ирлээ шүүх цагдаагаар яваад ингээд тэгж болдог шүү дээ. Яа. Тэгээд нөгөө нэг яг ийм зарим хүмүүс бас нөгөө нэг ийм эхнэр нөхөрийн харилцаанд орсон байгаа хүмүүс бусад хүмүүс нөгөө нэг тийм байдал орж байгаагаа харуулах хөвчлэн дургүй байдیں۔ Гинэ.
нэг weakness гэж боддог. Тийм болохоор ихэвчлэн ингээд тийм одоо ингээл байдал орлоо одоо ямар нэгэн консент өгөөгүй байхад тийм үл боллоо гэдгээ хүмүүс ярих нь маш ичгэртэр зүйл болчдөг болохоор хүн хэлэхгүй явсаар байгаа тэр нь ингээд томорчдөг. Тэгэхээр анханаас нь тэр юмыг ингээд томруулахгүй байхын тулд бид нар энэ одоо ингээд бэлгийн боловсролыг бас авч явах нь одоо нөөс сурцсан хүмүүстэй дэлгэрэнгүй бас харилцаж явах нь айгу зөв юм а гэдэг зүйлийг одоо ил гаргаж энэ чинь нөгөө нууцлаад ах юм биш одоо хүн болгон л одоо унтж чивтэд явж идэг. Хүн болгон тийх бас унтаж чивтэх албагүй ч гэсэндээ тэр нь ингээд тийм заавал нууцлах зүйл байх ёстой гэсэн үг биш юм а гэдэг юмыг бас ингээд байдаг болохоор одоо 10 жилд ч гэсэндээ бэлгийн боловсролыг ингээд нээлттэй болгох нь бас чухал гэдгийг одоо байнга л ярьж идэг. Бидний өмнөх бас нөгөө нэг aware төсөлтэй холбоотой нөгөө нэг манай нэг ангид бас орж ирсэн хүн байсан шүү дээ. Хүн байсан шүү дээ. Жогийнхаа нэг бүтэн жинхэнэ нэрийг дандаа мартчих. Мөнгөцөлгийн бүтэн government name хэлчихлээ. Гэхдээ aware гэдэг төслийг хэрэгжүүлээд тэр өмнөх анги дээр бид нар тэр чинь 10 билүү 11 дугаар анги билүү анги дээр бас орж исэн. Тэнд бас бэлгийн боловсролын талаар бид нар өмнө ярьжсэн байхгүй юу. Тэгээд яг л тэрнтэй адилхан одоо бидний одоо бэлгийн боловсрол гэдэг ингээд яхаар нэг пүү гэж яриад бодоод яваад идэгсэн зүйл маань бидний амьдралын хөгшөртөл ямар чухал сэдв болохыг ингээд бас энэ сэдв бас харуулж байгаа байхгүй юу. Яа. Тэгээд энэ хэрэгтэй бас холбоотой өөр нэг юм болохоор одоо унтуулдаг юм өгсөн байсан. Бас амар том одоо юм зүйл ингээд одоо жишээлбэл унтуулдаг юм бид нар ингээд ямар нэгэн одоо нэг юм drug related case ингээ ярангууд ингээд юм танихгүй хүн бидэрт ирээд юм өгч гэдэг юмар боддог болохоос биш хизээч манай гэр бүлийн хүн намайг ингээд ингэч хүдэ гэж хизээч бодохгүй байхгүй. Тэгсэн чинь яг судалгаа хараад ингээд үзэхээр иймэрхүү одоо drug related case нэхвчлэн 50-аас дээш хувь нөгөө нэг бидний өдөр тутамд хараад мэддэг хүмүүсээр бид нар тохиолддог зүйл гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд бид нар ингээд гадаад мадаа одоо ингээд шоудаад ч юм уу явж байхдаа уух юм аа ингээд яна танихгүй нэг хүн ирээд миний уух юм руу юм хийчихвүтэй гэж бодсож байгаа ч гэсэн те итгэдэг одоо нөгөө хажуу талд чинь уух мэт чинь барай зогсож байгаа хүн те эсвэл одоо тий юм хамгийн боломжтой байгаа байхгүй чи 0 орлоо уух юм аваад 0 авахар хэцүү санагдаад найзтай үлдээгээд явчихдээ шүү дээ. Тэр найз чинь бас чиний уух юм их бүрэн боломжтой байхгүй юу? Бид тэр тэрийг хизээж сэтгэлж хардггүй тэгсэн чинь бас нэг хэрэгтэр энэ юм гарч ирж байсан. Одоо нөгөө чи уусаа нэг зөндөө сонссон баха нөгөө Burning Sun case. Нөгөө одоо нөгөө Big Bang гэдэг хамтлаг байдаг шүү дээ. Солонгос. Тэрний нөгөө Singri гэдэг нөгөө нэг Sundri гэдэг нөгөө нэг багийн хүн нэг байхгүй. Тий. Тэр нөгөө нэг Burning Sun гэдэг нэг юм клубтэй байсан. Тэр нь бүр амар том клуб байхгүй. Одоо яг Солонгосын одоо тэр Сөүлийн Gangnamд байрладаг гэхээр байсан гэсэн баха. Нилээн ийм high street одоо нилээн баян хүмүүсийн ордог тийм клуб байсан. Тэгээ ороод ингээд ширээ мэрээ авахд хүртэл маш үнэтэй заяа. Одоо нэг ширээ авахд дорож $20,000 байсан уу? Тэгээд ингээд ийм баян хүмүүс орж ирээд ийм хөөрхөн охтуудтай уулзгийг үүсдэг. Тэнгүүд нөгөө клубт ингээд зүгээр ингээд чипи хоёр шиг энгийн зүгээр найзуудтайгаа have fun болох гээд орж ирж байгаа хүмүүс ингээд байх юм бол тэр дунд ингээд хөөрхөн хүмүүс ах юм бол баарных нь адилчт нь тэр эмхтэйг уух юм авахт нь ингээд юм өгчдөг. Нөгөө хүн нь юу вэ? Гинт ингээд нөгөө drug долонгууд нөгөө хүмүүс дагуулад хүчээр хилчдэг. Тийм хэрэг гарсан. Тэгсэн чинь тийм тэгээд тэнгууд ингээд бодолтой тийм за таньдаг хүмүүс нь би биш юм аа гэхэд баарны тэр ажилчид нь хизээш тийм хийн гэж бид нар боддоггүй байхгүй.
Тэгээ маш том одоо хэрэг болоод тэгээд одоо Солонгосын одоо амар том одууд хүртэл энэтэй холбоотой болоод тэр дундаа юм групп чаттай заяа. Бүр амар. Тэгээд тэндээ ингээд октоодыг ингээд unconsciously хүчрхийлж байгаа бичлэгээ ингээд ил болгоод би бинлуугаа явуулдаг заяа. Өчигдрийн бич бүр амар дуртай байсан эдэргээд. Яа. Тэгэл нөгөө октод нь өглөө ингээд босоод юу болсныг ойлгохгүй ингээд тэгээд нэг удаа тэр ингээд оролцсон хүмүүс нь хүртэл мангар баян хүмүүс заяа. Тэгээд ингээд хэрэг ингээд болгоод цагтаа магдаа руу ч юм уу явангууд тэр нь ингээд ерөөсөө цааш өрөлтгөө ч юм уу бас нэг цагтаатай маш цагтаагийн амар том дарга хүнтэй хамтарч ажилладаг. Хэрийг ингээд эхнээс нэг нцаагаад яж. Тэгээд энэ хүртэл ил болсон бүх ингээд юмнууд нь амар олон хүний хүч хөдөлмөрөөр ил болсон байгаа байхгүй юу. Тэгээд юу маш одоо энэ тэрийн детальтай юм BBC-ийн докюментарийг та нар үзэж болно. Айгуу том хэрэг болоод тэгээд тэр хэрэгт оролцсон айгуу чухал хоёр эмэгтэй одууд байсан. Тэр амиа орсон. Хоёулаа. Яна. Тэгээд ингээд харахаар ингээд бид нар ингээд хизээч биднэрт тийм тохиолдохгүй тий юм шиг ингээд бодож идэг боловч нэг л юм болоход бол энэ чинь амар том сэтгэлийн шарахыг авахар юм байгаа байхгүй юу. Хүн энийг зүгээр ингээд даваад тулахад маш хэцүү зүйл шүү дээ. Тийм болохоор альва юм зүйлд ингээд бас сонноос сэрэмжтэй байх нь зөв. Тэгээд яг хөө ингээд юм болгон дээр ингээд хин намайг ингэчвэ гэж бодох угаасаа хэцүү шүү дээ. Тэгтээ зарим үед одоо ингээд бас болгоомжтой байх нь илүүдэхгүй юм аа л гэж байна. Яа, үнэ. Бартендер хүртэл ингэж яахаар хэдүүл хэцүү юм байна. My gosh. Одоо бүр амар би ингээл crime podcast сонсох байхгүй. Бүх юмнаас хамгаалах шаардлагатай болоод. Бүх юм боломжтой болчихж байгаа байхгүй. Харин тийм. Гэтэ тийм үнэн шүү. Ингээд ер нь аль тийш тий бартендер хүртэл ингэх боломжтой юм биш тий. Тэгэл одоо хаана газар бас ийм юм хийж л байгаа. Тэгэхээр өөрөөсөө дараа нь клуб орохдоо дотроос авч уухаар гурлахгүй гэх. Дотроос авч ухааргүй гэртээ уучаад очичээ. Авитаа гэдэг шиг яг. Бас юмтхан тий. Нэг юмтхан сайхан. Тэгэл нэг бүжиглэх гэж очиж байгаа юм чинь бүжиглээл гарчихгүй юу? Тийм тэнгууд ингээд зарим хүмүүс бас ингээд ийм юм болдог гэхээр тэгэл уугаа болчооч тий. Чи ууснаас л болж байгаа шүү гэдэг ийм нөгөө аргумент хэлдэг. Тэр нь бас ингээд одоо яг нөгөө нэг жирэмсэн болчлоо гингүүд яг гэж хүнтэй унтсан гэдэг л байгаа байхгүй юу нөгөө хамгаалалт хэрэглэнэ гэдэг нь гол нөгөө нэг юм байгаа даа болохоос биш. Тэгмээ зарим хүмүүс бас нөгөө нэг одоо ингээл хамгаалалт хэрэглэх ийм одоо баундрыга тавилаа штэ. Тэнгүүт одоо жишээлбэл гүйгөө тэр нэг бариу санагдаад ингээд идэв ч юм уу нэг юм. Тэгвэл нөгөө хүндээ нөгөө нэг юм буруу сэтгэл одоо нөгөө нэг одоо ийм гоё харилцаа авч үлдэхийн тулд ингээд за яах вэ гэд ингээд хийчдэг ч юм уу те. Тиймэрхүү юмнууд бас ингээд хүмүүс тохиолддог юм шиг байна. Тэгэхээр энэ бүх зүйлүүд бид нар хизээч одоо нэг юм нөгөө хүнийг бодож болохооргүй байхгүй. Үргэлж өөрийгөө одоо ингээд consent boundary-га бид нар ингээд юм өөрөөсөө challenge хийгээд те. Би яг одоо надад яг юу хэрэгтэй энэ хүн бас юу хэрэгтэй бидний одоо хүсэж байгаа зүйл яг нэг юм байна уу эсвэл өөр зүйл рүү байна уу гэдгийг ингээд өөрийнхөө дотоод одоо мэдрэмжийг даах хэвээр gut feeling байна. Тэгээд gut feeling гээд даахаас гадна тэгэл бас толгоогоор rationally яаж одоо бид нар өөрийгөө болон бусдыг эрүүл одоо safe байлгах уу те өөрийн мэдлэг бусдыг бас safe байдал оруулдаг хүмүүс бас байгаа шүү дээ. Би бол тийм байдал оруулснаас ч үгүйсэхгүй. Тэгэхээр ингээд байнга ингээд бас өөрийгөө challenge хийгээл итгэж явдаг байсан бүх зүйлүүд одоо ингээд хаяа бас ингээд эргцүүлэн бодоход бас буруудахгүй. Яа. Тийм. Тэгээд 100% санал нийлж байна.
Өөрийгөө дандаа бодож явах хэрэгтэй. Яа. Тэгээд одоо энтэй холбоотой бас бүгдээрээ яг нэг асуултыг ерөнхийдөө яг асууя. Одоо юм drug related юм facilitated crime-ууд байгаа штэ. Бас ингээд юм далд хэлбэрээр болдог одоо ингээд ийм хэрэгүүдийг бид нар багасгахын тулд нийгмээрээ одоо ямар зүйлийг хийж болох вэ? Чиний Drug related үү? тий одоо хүчин ч юм уу одоо ямар нэгэн тийм одоо нууц далд хэлбэрээр болж идэг тийм хэрэгүүдийг багасгахын тулд бид нар одоо хувьдаа ч юм уу те ямар үйлдэл хийвэл зүгээр вэ? Одоо нийгмээс ч юм уу те микро макро хэлбэрээр Мэдгүй. Өөрөөхөө би өөрхөө хийж чадах бүхэл юм хийн гэж үзэх юм бол түрүүн хэлсэн шиг одоо баар орохдоо тэр баарнаас уух юм авдаггүй ч юм уу тийм юм байж болж энэ өөрөө drug хэрэглэхгүй байх ч юм уу. Тийм л юм хийх санагдаад байна. Өөр юу гэж болох вэ? Одоо юм government related юм petition-ууд бас байна. Одоо энэ хэрэг одоо болоод 12 сард одоо ингээд бүх юм дуслаа штэ одоо эхний нөгөө нэг одоо Доминик Жизель хоёрын хооронд болсон одоо тэр хэрэг байх юм бол одоо Францын хуулийн одоо нөгөө drug related team crime sex crime тэр бүх зүйлүүдэд одоо илүү чанга болж эхлэх байх гэсэн таамаглал байгаа мэн л та. Одоо ингээд ямар нэгэн хэрэг ингээд болж иж болсныхан дараа бид нар дандаа нөгөө нэг за бидний хийгээд байгаа зүйл хангалтгүй юм байна гэж бодохоор хүмүүс сайжруулах гэж хичээдэг. Тэнгүүд яг чи өмнө сурч ирсэн өндөр Amber Alert гэдэг. Үгүй. Америкт бас тийм болдог байхгүй нөгөө. Америкт нэг юм охин яг ээж автаагаа ч лөө явж байгаад ингээд хулгайлагдаад тэгээд нөгөө news outlet дээр ингээд бүх юмыг зогсоогоод нөгөө нэг тэр охиныг ингээд хайх тэр юмыг хийцэн байсан бол тэр охин амьд авах байсан. Тэгсэн чинь тэгж чадаж нөгөө нэг олон нийтэд хүрч чадаагүйгээсээ болоод тэр охин нас урсан чинь ээж одоо тэрний гэр бүлийнх нь хүмүүсүүд нь нөгөө petition зарлаа. Одоо энийг ингээд хүүхд хулгайлах одоо ямар нэгэн иймэрхүү юмнуудад ингээд дөрвтэй үйлдэл хийх хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьсны үндсэнд Amber Alert-ийг бий болгосон байхгүй юу? Amber Alert нь болохоор ингээд яг хүүхэд алуу болоод тэгээ яг юм хурцтмал үе дээрээ угаасаа 24 цагаас хойшлчих юм бол амьд нөгөө ирэх магадлал нь цагаар минут болгоноор багасдаг юм байна л та. Тийм болохоор тэр үед нь нөгөө халуун дээр нь тэр одоо хэргийг зогсоох одоо тэр хүүхдийн амийг амрах гэдэг юугаар Amber Alert-ийг бий болгосон. Ингээд алга болсон цагаас тэдэн цагийн хооронд ч үлээдээ ингээд шууд бүх news outlet-үүд дээр энэ охин ингээд алга болсон, ийм хүний дагаад явсан те ингээд ийм болсон. Тэг энээс болж маш олон хүмүүсийн ам аврагдсан байхгүй юу? Тэгээд тэгэхээр тэр шиг одоо энэ эмэгтэйгийн хэрэг ил болж байгаа шалтгаан бас энэ эмэгтэй айгүй чухал юм ингээ хийсэн болохоор энэ хэрэгт оролцсон 80 эдэн залуучууд байгаа шүү дээ. Тэднийг ил болохгүй бол зарим нь айгүй нөгөө нэг юм одоо бие бинтейгээ юм connection сайтай хүмүүс байх юм бол хэргийнхээ үр дүнг авч чадахгүй гэж айснаасаа болоод бүх юмыг ил open court system-ээр явж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд бүх одоо court-ээр болж байгаа бүх evidence одоо бүх нөгөө юмнуудыг шууд одоо нөгөө мэдээгээр бүгдийг цацж байгаа гэсэн. Тэгэхээр тэр нөгөө нэг 80 хүмүүсийн одоо identity бол ил болж байгаа гэсэн. Энэ эмэгтэйгийн нэр тэр Доминикийн нэрээр тэр бүгд ил болж байгаа байхгүй юу. Тэгээгүйсэн бол ил болохгүйсэн бол дахил нууцлагдаад юм хаагтмал бидний нөгөө нэг чихэнд ингэж амар тод хүрэхгүй тэгэл чимээгүй алга болчихно гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ дээр ингээд яг юу хийвэл одоо яаж энэ нэг өөрсдийнхөө хэмжээ нийгмийн хэмжээнд дарах вэ гэхээр одоо нийтийн боловсролын кампайнуудыг сайжруулах юм байна л та. Жишээлбэл одоо засгийн газар болон одоо ямар бас одоо non profit юу гэдэг вэ? Төрөн бас байгалаа.
Тийм төрийн одоо бас Юу биш, ашигын бус байгууллага. ашигын бус байгууллагууд одоо ингээд drug facility crime-уудыг одоо багасгах одоо тэр нь ингээд энэ аюу чухал зүйл юм а тий. Одоо жишээлбэл энэний нэг жишээг нь одоо жишээлбэл зөвхөн одоо манай одоо Warwick гэдэг одоо би сургууль сурч ирсэн. Тэр сургууль дээр жишээлбэл ингээд 0 руу ингээд орно штэ. Тэнгүүд ингээ хаалган дээр нь do you feel like you're in danger тий? Ямар нэгэн аюул чамд ингээд чамайг ингээд хүн тайван байхгүй нөө гэд 0 одоо орчоод 0-оор дагаад орчдөг бас хүмүүс байд юм шиг байна. Тэдэрт ингээд яхахын тулд ингээд юм хийж бол чадах зүйлүүдийг ингээд жагсаагаад битсэн байж байгаа. Instead of like одоо уух юм тэдэн төгрөгөөр хямдхан ав мав гэдэг зүйлээс илүүтэй тэр хан дотор яг чамд хэрэг аюул тулгарх юм бол чи ийм арга хэмжээ авч чадсан шүү гэдэг тэр нөгөө юуг ингээд awareness болгож байгаа байхгүй юу. Тэгмүүд одоо жишээлбэл манай кампус дээр нэг одоо алкогол зардаг ийм ресторанууд бас байдаг. Барнууд. Тэдэрт бас ийм код өгдөг. Жишээлбэл одоо can I have maybe angel shot or something? Яа. Тэнгүүт одоо жишээлбэл нөгөө хүн одоо жишээл бартендерээс нь одоо can I have an angel shot гингүүд одоо ингээ хажуудалд нэг хүн ингээд одоо өөр тэр эмэгтэйг ч юм уу эрэгтэйг ч юм уу ингээ бодор игээд 50 байлахгүй байх юм бол тэр ажилч нь ойлгонгуудаа одоо жишээлбэл тэр хүнээс аль болох холдуулах тийм үйлдэл одоо хийдэг ч юм уу те. Тэрийг ингээд бид нар нийтээрээ ингэж нөгөө нэг энийг мэдчих хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ Монголд бол би жишээлбэл ийм хэрэг бол нэг одоо ингээд бидний хамгаалаад ингээд ийм angel shot ч юм уу иймэрхүү юмнууд маш цөөхөн байдаг. Ерөөсө бараг байдгүй тал руугаа баг хэлцэл буруудахгүй ч гэж магадгүй. Одоо ингээд ямар нэгэн одоо бар руу ингээд ороод нэг хүн намайг ингээд 50 байлахгүй байх юм бол хамгаалагч руу л явах байх. Гэхдээ ингээд нэг юм бартендер дээр нь очиод намайг ингээд angel shot дөрвийг what is that те тийм бас байна. Тэгээд хоёр та бидний хийж болох юм гэхээр одоо нөгөө юм эрүүл мэндийн байгууллагууд одоо юм мэржлийн хүмүүсийг илүү одоо юм sex related crime те тэрийг одоо ямар нэгэн abuse ийм хэлбэрээр гарч ирж болно шүү гэдгийг илүү train хийх гэж байгаа байхгүй юу. Зарим тохиолдолд бид нар ийдээсээ анзаардгүй юм байна л да. Тэгээ одоо жишээлбэл тэр одоо 80 хүмүүс тэр эмэгтэй хүчрхийлж хахад заримынх нь одоо ингээд нөгөө нэг ягаад ийм үйлдэл хийх болсон шалтгаан малтгааны нөөцөөс насангууд ийм дуртай л юм байна л гэж утсан штэ гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд нөгөө эмэгтэйг нөгөө нэг зүгээр ийм unconsciously зүгээр жүжиглж байгаа. Одоо ингээ ухаалтсан юм шиг жүжиглж байгаа. Иймэрхүү юм дуртай хосууд юм байна да гэж би ботсон гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг бид одоо жишээлбэл ингээд яг тэр үед нь ингээд энэ байж боломгүй зүйл юм а тий. Юу гэж хүн ингээд жүжиглээд байж байгаа вэ? Хэрэг жүжиглж байгаа бол at least тэр эмэгтэйг ингээд босгоод тий written consent drop тийм үү яа тийм тий. Are you sure you want to do this тий? Тэгтэг ч юм уу ингэж нөгөө юу яаж ийж одоо тэр ингээд ийм юмнууд бас байж болт юм байна шүү гэж одоо жишээл энэ хүмүүстэй одоо хүчрхийл энэ одоо 80 хүн жишээлбэл ийм unconscious хүнийг ингэж юу whether the husband is in the presence одоо тэр хүний нөхөр эсвэл эхнэр нь хажууд нь байлаа гэд тэр хүнийг unconscious ахт нь хүчрхийлж болно гэсэн үг биш юм а гэдгийг хангалттай заагаагүйгээс болж байгаа байхгүй бас нэг талаараа зарим хүн нэг хоёр хүн нь бол угаасаа хүчрхийлж байгаа мэдэхгүй за тэгэл явж ирсэн баг. Тэгэл дараа нөгөө нэг асуудал томронгууд би юу хийвэ те гэд анзаардаг ч юм уу. Тэгээд өөрсдөө бид нар тийм байдалд оруулахгүй тул бид нар өөрсдөө бас бэлгийн боловсролын талаар аюу сайн мэдлэгтэй байх хэрэгтэй юм те гэдэг. Тэгэхээр ингээд бид нар ингээд энгийн хүмүүс ингээд байгаа ч гэсэн те одоо ийм одоо medical professionals одоо ийм эрүүл мэндийн байгууллагад ажилладаг хүмүүс одоо нэг хүн одоо жишээлбэл ийм хөгөрцөн одоо биетэй ирдэг ч юм уу те эсвэл ингээд жоохон ингээд нэг хүмүүс ингээд дагуулад эмнэлэг дээр аваачаад ингээд ясанд нөгөө хүн ингээд unconscious архиугаагүй юм шиг те тэгсэн мөртлөө ингээд unconscious гэх юм бол энэ нэг юм тохиолдсон юм байна гэдэг хүн юмыг анзаараад
анхны тусламжийг үзүүлж чадах тэр нөгөө мэдлэгтэй тэр юмнууд хүмүүсийг ингэж нөгөө нэг сайн бэлдэж чадах юм бол иймэрхүү зүйлүүд гарахаас бид сэргийлж болох нэ. Яа. Айгүй олон арга бол байгаа юм биш үү? Угаасаа нэрэлтэй штэ. Яриад чинь нэрэлтэй штэ гэж бодоод байлаа. Тэгээд одоо partnering with community organizations гэж байгаа байхгүй юу? Одоо тэгвэл яг бид нар ингээд амар томоор харж үзээд байгаа байхгүй юу? Одоо тэгвэл засгийн одоо газар бидэрт ингээд илүү одоо сургагдсан ажлын хүчин бий болгоод дээрэс нь одоо ингээд ийм drug related юу хуулийн чангатах хэрэгтэй гэж бид нар бодоод байгаа юм шиг мөртлөө энгийн одоо чиний одоо хийж чадах юм юу вэ гингүүд одоо жишээлбэл at least нөгөө нэг sexual одоо harassment at workplace тий ажил дээр ч юм уу тий ийм small setting одоо ангийн хүрээнд ч юм уу ингээд өөрсдөө та нар үйлдэл хийж болох байхгүй одоо нөгөө энэтэй холбоотой за тэгэхээр ингээд ийм юмнууд нь ийм юм байдаг шүү гэдэг зүйлүүдийг ингээд одоо жишээлбэл одоо жишээл жүгийн идэг зүйл шүү дээ нөгөө мөхцөл маань одоо 10 жилийн одоо сургуулиудаар явж бэлгийн боловсролын талаар ингээд ийм quiz мистэй ийм санжаа хэлбэр юмнуудыг ингээд хүүхдүүд яриад ингээд ядаг тэрийг яриад ингээд ийм юм байдаг шүү гэж ойлгуулах нь тэр хүмүүс тус бүртээ дараа нь өөрийнхөө хувийн одоо орон зайд ингээд илүү сайн мэдээлэлтэй болоод өөрөө ганцаараа судлах тийм боломжийг эхлэлийг тавьж өгöd байгаа байхгүй юу? Тэгэхээр юу бид нар өөрсдийнхөө одоо тий дүүнер эцэг эгчээс хамаагүй өөрөө илүү их мэдлэгтэй болол мэдээл багтай хүнд нь тий ийм бас байж болдгий шүү. Ийм хэрэг бас болж исэн гэсэн мэдхэд илүүдэхгүй. Одоо энийг одоо энэтэй ингэж тулгарх юм бол ийм аргууд бас байж болт юм байна гэдгийг нөгөө ярилцах ихний нөгөө нэг ийм одоо open environment тий ийм одоо ситуацийг одоо хүмүүст ингэж яаж байгаа нь тэрийг ингээ бас нээлттэй ярилцах тийм нөгөө талбарыг бий болгоод байгаа байхгүй. Тэгэхээр ажлын хүмүүс өөр ямар нэгэн хүмүүс энийг хоёулаа өнөөдөр ингээ ярилцаад битүүрийн подкастыг одоо ингээ сонсож байгаа хүн болгон ч гэсэнтэй ингээ нэг талын гэсэн жоохон мэдээллийг ингээ аваад тэгээд ирээдүйд бас ингээ тэр талаараа илүү мэдээллийг судлах бас боломжийг болов гэд би өнөөдрийн подкастыг бас ингээ бэлтгэж байгаа. Тэгээд тэгээд юу ийм crime podcast сонсож ядаггүй хүмүүс тэ над матч хүмүүс бас яг энэ харанхуй бас байж гад одоо өөрийнхөө боломжит ийм аюулаас бас хамгаалж чадахгүй тохиолдлууд бас байж болох юм шиг надад санагдлаа. Гэтэ яг ингээд crime podcast сонсоод байж гэсэн юм биш л дээ. Гэтэ зүгээр ингэж подкастынхаа дундуур одоо бид нэр чинь янз бүрийн юм подкаст ярьдаг. Тэгээд янз бүрийн юм ярьдаг. Энэ дундуураа ингэж aware болох юмны талаар ярьж өгсөн Анукада зөндөө баярлалаа. Энэ амьдралд амар ойрхон айгүй амар хэрэгтэй юунууд бэлтцүүлээ гэж бодож байна. Тэгээд дундуур нь дандаа нөгөө англи үг ашиглаад зүгээр халиад баахан л юм боллоо. Гэхдээ хэлэх гэсэн санааг маань хүмүүс бас амар ойлгосон болоо гэж юу найдаж байна. Ойлгосон баха. Ойлгоогүй бол комент сэтгүүлтэйгээрээ. Ханд тэгээд энэ хүртэл хэрэг ингээд сонссон хүмүүс одоо байх юм бол маш их баярлалаа. Тэгээд дараагийн ангитаач гэсэндээ бид нэр үргэлж одоо mental health issue эсвэл ямар нэгэн одоо self development ч юм уу ямар нэгэн талаар заавал тэгээд ингээд хүн үргэлж сайжрах хэрэгтэй гэсэн үг биш л дээ. Гэхдээ зүгээр тэр талаар ингээд ярьж авах болно. Тэгээд хэрэг дараагийн ангиараа бүгдээрээ тэгвэл уулзцгаая. За тэгье. Дараагийн ангиар уулзъя. Баярлалаа.